EBS телевизийн мэдээллийн нэгэн хөтөлбөртэй хамт үзэгч та бүхэндээ баярлалаа. Одоо та бүхэндээ ярилцах цаг болон хүргэж байна. Сайн байцгаана үзэгчдээ. EBS телевизийн мэдээллийн хөтөлбөр ярилцах цаг болонгоор үргэлжилж байна. Өнөөдөр манай студид Эрдэнэт Сор Оптимист клубын дэргэдэх шүүдрийн охтын клуб болон боловсрол соёл урлагийн газар гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын төлөөллөд ирээд байна. Эрдэнэт хотод маань тэгэхээр одоо гэрэлт ирээдүй охтын чуулган зохион байгуулагдахаар болсон байгаа. Энэ чуулганы талаар мэдээллийг өгөхгүй та бүхэн. За Орхон аймагт анх удаага охид гэрэлт ирээдүй гэдэг охтын чуулган энэ сарын 3 сарын 21-ний 14 цагт зохион байгуулагдахаар болж байгаа. За энэхүү үйл ажиллагааг болохоор гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, за боловсрол соёл урлагийн газар, за Эрдэнэт Сор Оптимист клубын шүүдрийн охтын төв хамтран зохион байгуулж байгаа. Тэгэхээр чуулганы гол зорилго агуулгын талаар. Тэгэхээр бид бүхний төлөвлөлөд байгаа охид бид гэрэлт ирээдүй гэсэн сэдвтэ охтын чуулган маань явагдах гол зорилго бол өнөөгийн нийгэмд одоо Монголын маань гэрэлт ирээдүй болсон охтуудын хувьд ямар олон асуудлууд дагуулад байгаа вүлээ. Нийгэмд гарч байгаа олон сөрөг зүйлүүд байна. Мөн ил далд хэлбэртэй хүчирхийлэл, эрүүл мэнд, нөхөн өрчмийн чиглэлээр олон асуудалд охтууд маань өртөж байгаа. Тэгэхээр эдгээр асуудлуудыг одоо охтуудын өөрсдийнх нь оролцоотойгоор дуу хоолойг бид бүхэн сонсч Орхон аймгийн хэмжээний одоо удирдлагын төвшөнд охтынхоо дуу хоолойг хүргэх замун тэдгээр эцэг эхчүүд, анги удирдсан багш, үе тэнгийн нөхдийг одоо бүдэрэнг нь оролцуулсан тэдний төлөөллийн дунд бол энэ чуулганы явуулахаар ингэ төлөвлөд байгаамаа. Чуулганд тэгэхээр яг охтууд маань хэрхэн оролцох вэ? Хаанаас яг яаж сонгож авч оролцож байгаа лээ? Тэгэхээр чуулганд бол ерөнхий боловсролын сургуулиудаас квот өгсөн байгаа. Тодорхой хэмжээний охтын квот өгсөн. За тэгээд мөн эцэг эхчүүдийн квот байна. Анги удирдсан багш нарын квот. Нийт ерөнхий боловсролын сургуулиудын нийгмийн ажилтнууд маань бүгдээрээ оролцсон. За мэдээж Орхон аймгийн засаг дарга, хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Батлууд дарга маань оролцсон. За мөн бусад албаны гишүүд мөн одоо бүх шатны засаг дарга нар бас манай үйл ажиллагаанд бол оролцох юм байна. Эрдэнэт хотод маань хичнээн охтын клуб байт юм бол тэд нар маань охтлуугаа чиглэсэн яг ямар хөө арга хэмжээнүүд авч ажилладаг вэ? Хэр үр дүнтэй ажилладаг вэ? Эрдэнэт хотод ерөнхий боловсролын сургуулийн төрийн өмчт 16 сургууль, хувийн хвшлийн 2 сургууль, нийт 18 сургууль дээр 18 охтын клуб өөрсдийн нэрээр үйл ажиллагаагаа явуулж одоо зарим охтын клубүүд маань бүр 2016 онд үйл ажиллагаагаа эхэлсэн. Борих төчлөлтөд үйл ажиллагаа явуулж байна. Энэ 18 охтын клубын 9 нь бол үйл ажиллагаанд жигдэрсэн ингэж үйл ажиллагаа борих төчлөлтөд явуулж байгаа клубүүд байгаа. 9 нь болохоор өнгөрсөн 20 дугаар сард боловсрол соёл урлагийн газрыг өгсөн чиглэлийн дагуу байгуулагдаж дөнгөж үйл ажиллагаагаа эхлээд байна. За энэ 18 охтын клубны 425 охид манлайлалтай охтууд үе тэнгийнхэндээ одоо эрүүл мэнд, ёс зүй, харилцаа хандлагаар бие биендээ сургалт сурталчилгааг өгж мөн ээжүүдийгээ авчирч ээжээ биднийг сонсооч хилцүүлэг. Манай ерөнхий боловсрол сургуулийн 20 дугаар сургууль охтын шивнэ гэдэг охтын чуулгана сургууль дээр хийсэн. Өнөөдөр 4 дугаар сургууль маань бас охтын чуулгана хийхээр байж байна. Тэгээ аймгийн энэ чуулгана охтаад нэгдтэрээ бас зарим сургуулиуд маань охтынхаа чуулгануудыг хийгээд байна. Тэгэхээр Эрдэнэт хотод маань бас Сор Оптимист клуб хичээлд байгаа. Үүний дэргэдэх шүүдрийн охтын клуб маань ямар үйл ажиллагааг явуулж байна вэ? Манай шүүдрийн охтын төв болохоор сая дэрсэн 18 клуб гэдэг 425 гишүүнчлэлтэй. Тэгээ охтуудын төлөө энэ одоо юунууд нь байгаа. Зохион байгуулсан ажлууд ерөнхийдөө шүүдрийн охтын төв охтын зөвлөгөө мэдээлэх, охтыг хөгжүүлэх сургалт, нөхөн өрчгөө тэгээд хувь хүний хөгжлийн сургалтаа саадах бол холбон суралцах гэсэн
үйл ажиллагаа үүсгэн чиглэлтэй. Тэгээд ерөнхий боловсролын сургуулийн октон клубүүдийг хамтарсан одоо спортын уралдаан тэмцээн зохион болдог, оюунлаг охидсон дэвжээ тэмцээн зохион байгуулдаг. Мөн үе дүнгийн сурагч багш нар 17-18 хичээл одоо энэ жил 18-19 оны хичээл хэмжээд бас 12 хүүхэд бэлтгэсэн байгаа. Энэ сурагч багш нар өөрснөө очоод сургууль дээрээ өөрснөө хүүхдүүдээ үе дүнгийн нөхөн хүчний хичээл сургалт орно. Манайх өөрснөө нийгмийн ажилтан энэ октодох клубыг хариуцаад ажиллуулж байгаа. Тэгээ октын клубүүд маань бас хичээлээд нэлээдгүй олон жилийг үтсэн ба шүү дээ. Энэ хугацаанд яг шийдсэн тодорхой асуудлуудаас бас дурдаад ярил. Ерөнхийдөө манай одоо энэ шүүдэр октын төвийг бол одоо жилийн өмнө энэ Эрдэнэтийн сар ов тэмцэд төрийн бас байгууллага маань анх санаачилж 17 оны 10 сард бол яг энэ төвийг нээсэн байна. Тэгэхээр клуб нээсэн одоо гол зорилгыг бол сая нэгсийн хагч маань тайлбарлалаа тийм ээ. Октын эрүүл мэнд нөхөн үржихийн чиглэлээр мөн октын манлайллыг хөгжүүлэх тийм ээ сургалт сурталчилгаа зүйлүүдийг явуулдаг. Тэгээд шаардлагатай тохиолдолд бид нар бусад одоо мэргэжлийн хүмүүс байгууллагыг бол холбон зурчилж өгөх юм үйл ажиллагааны чиглэлтэй бол үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд одоо манай төв дээр бол ерөнхийдөө бүх ерөнхий боловсролын сургуулиудын одоо октын зөвлөл клубүүд бол төвлөрч энэ дээр бол үйл ажиллагаа явуулдаг байна. Тэгэхээр үйл ажиллагаараа дамжуулаад бид нэр октод нөлөөллийн олон арга хэмжээндээ бол зохион байгуулдаг. Тэгээд сая бол бас зарим үйл ажиллагаануудаас бол дурдж ирлээ л дээ. Тэгээд цаашд бол энэ үйл ажиллагаа маань улам өргөжөж Монголынхаа одоо ирээдүйд болсон октын төлөө олон сайхан үйлсийг бол хамтдаа хийнэ гэсэн юм зорилготой. Тэгээ одоо чуулганы яг үр дүнг юу гэж харж байгаа вэ тий? Чуулганаас бас ямар асуудлууд гарах байх гэж өрчлөн таамаглаж харж байна вэ? За тэгэхээр чуулганыг бол ерөнхийдөө 3 салбар хилцүүлгээр явуулах юм байна. За эрүүл мэнд нөхөн үржихийн чиглэлээр за харилцаа гэдэг маань асар том ойлголт шүү дээ тийм ээ. За охид одоо гэр бүлтэй харилцаж байна, нийгэмд орж харилцаж байна. Тэгэхээр энэ бүх одоо харилцааны асуудлууд бол энэ дээр бас яригдана. 3 дахь салбар хилцүүлэг болохоор гэмт хэрэг хэв журмын зөрчил. За энэ дотроо мэдээж одоо сүүлийн үед нэлээд асуудал дагуулад байгаа дэлхийн хэмжээнд асуудал болж байгаа зүйл бол яалтчгүй цахим хэрэглээ. Тэгэхээр энэ цахим хэрэглээтэй холбоотой бас октын дунд бол олон хүчирхийлэл, олон асуудлууд бол байгаа. Тэгэхээр ерөнхийдөө энэ 3 чиглэлээр бол салбар хилцүүлэг явагдана. Тэгээ мэдээж энэ хилцүүлгээс одоо олон асуудлуудыг октод маань өөрсдөө гаргаж иж тавих байх гэж бол бид нар хүлээж байгаа. Тэгээд энэ эдгээр асуудлыг л одоо гол нь Орхон аймгийнхаа одоо удирдлагын түвшинд гаргаж тавьж байгаа. Тийм учраас манай удирдлагууд бол бас энэ асуудлуудыг харж сонсч цаашд бидэнтэй хамтарч нөлөөллийн олон үйл ажиллагааг бол хамтарч явуулна гэсэн энэ үр дүнг хүлээж байна. Тэгэхээр Орхон аймагт яг октын дунд тулгамдаг одоо жишээ нь хүсээгүй жирэмслэлт ч юм уу эсвэл далд хэлбэрийн хүчрхийлэл ч юм уу тиймэрхүү тохиолдолд хийсэн судалгаа байгаа юу? Тулгамдаг асуудал дээр яаж ханддаг? За энийг бол ерөнхийдөө яг окттой холбоотой олон кейсүүд ялангуяа нийгмийн ажилтнууд бид нар дээр бол орж ирдэг л дээ. Тэгээд энэ бол бас тухайн хүүхдийн нууцл байдаг учраас бид нар бол энийг одоо тийм байна, юм байна гэж яриад байдаггүй. Гэхдээ бол яг юм нэгдсэн судалгаа бол мэдээж мэргэжлийн байгууллагуудад байдаг баг. Тийм. Тэгэхээр бидний одоо энэ октын чуулганд бол хүүхдээ октын кабинетийн эмч, хулан эмч маань бас оролцож байгаа. Тийм. Илтгэл тавина. За тэгээд мөн эрүүл мэнд нөхөн үржихийн одоо хилцүүлгийг бол удирдах явуулах юм байна. Октын дунд яг одоо тодорхой одоо жирэмслэлт ч гэдэг юм уу те бусад чиглэлээр мэдээллийг бол эрүүл мэндийн газар гаргадаг байгаа. Манай дээр болохоор охтод өсвөр насны хүүхдүүдэд маань зөвлөгөө авах чиглэлээр илүү ханддаг. За өсвөр насны хүүхдүүдэд маань яг насныхаа онцлогоос шалтгаалаад ямар асуудал үүсэж байгаа юм гэхээр дэлхийн хүчирхийлэлд өртөх. Тэгээд үеийнхний дарамт шахалт тийм ээ. За эсвэл нөгөө өөртөө ихтгэлгүй байдал буюу хүүхний асуудал. Гэх мэтчлэн эцэг эхтэйгээ зөрчилдөг ч юм тийм. Тэр асуудлуудаараа маш олон ханддаг байна. Тэгээд яг энэ асуудлуудаа нөгөө үеийнхний өсвөр насныхны онцлог юу гэдэг вэ гэхээр үеийнхэнтэйгээ харилцаад хамгаалдаг. Тийм учраас нөгөө томчууд бид нар ч юм уу эцэг эхчүүд ч юм уу асуудлыг мэдэхгүй байх тохиолдол бас илүү байгаа гэдэг. Ийм учраас манай охтын чуулган маань охтуудаар өөрсдөө асуудлыг хэлцүүлээд эндээс асуудлаа гаргаж ирээд шийдвэрлэхэд явахаар үр дүн хүлээж байгаа. Тэгээ нөгөө судалгаа гэхээсээ илүү бас одоо нийгэмд
уур амьсгал ямар байгаа вүлээ те бид нар өдөр тутам одоо мэдээллийн хэрэгслээр олон одоо сэтгэл сэрдийсэн хэцүү зүйлүүдийг сонсож байгаа шүү дээ. Энэ бол нууц биш болсон тийм учраас энэ олон одоо асуудлуудыг л охтууд маань үүрч явна. Тийм учраас бид нар бас охтыгоо сонсох хэрэгтэй байна. Энэ түрүүн юу гэдэг шаардлагатай холбон цуглах маань нэг кейс 2-3 кейсээр ажилласан. Тэгэхээр нэг говьл одоо хүүхдээ олон хайцсан хоолой өвчтөд үүдэг эмшүүлээд хамтарсан багт нь хүлээлгэж өгөөд хамтарсан баг нь цааш нь харамж байна. Манай холдоо энэ шүүдрэх охтын төвийг Эрдэнэ сар тус клуб 17-10 сард нэгээд 2 дахь жилийн жилдээ явж байна. За энэс манай төр засаг бас энэ охтуудын төлөө анхаарч манай шүүдрэх охтын төвийг төрийн бас болготой хийх гэрээнд хамруулж эдрэг бас цаашдаа энэ үйл ажиллагаа явуулахад боломж олгосонд бас баярлж байна. Бид нар маш их дэмтэй болно. Энэ уснаас охтуудад л хийж байгаа бас нэмээд туус гэж бодож байна. Манай ярилцах цаг болон энэ төрөйд өндөрлөж байна. Анхаарал тавьсан явдалд баярлалаа.